Худалдаа хөгжлийн банк хоримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2500 гаруй харилцагчаа мөнгөн хэлбэрээр урамшуулжээ. Мөн 30 гаруй харилцагчаа гадаадд аялуулж 8 харилцагчтай байр бэлгэлсэн байна. Өнөөдөр 9-р сарын азтай 50 харилцагчийг тодруулж шагналыг нь гарт олж өглөө. Худалдаа хөгжлийн банкны харилцагч хугацаатай хадгаламж нээсэн хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамд урамшууллын нэг эрх авч 2025 он дуустал үргэлжлэх хоримтлалтай Монгол аянд оролцох боломжтой. Учир нь аяны төгсгөлд супер урамшуул болох нэг өрөө байрны эзэн тодорхой юм а. Би худалдаа хөгжлийн банкнд жилийн өмнө хугацаатай хадгаламж нээгээ тэгээд тэтгэврийн талын хэрэглээ талын хугацаатай хадгаламж хийдэг юм а. Тэр азтан матан болно гэж бодож байгаагүй. Ер нь энэ аянд оролцдог л байсан. Гэхдээ бас ийм азтан болж байгаагүй. Тэгэхээр анхудаа азтан болсондоо бас баяртай байна. За энэ аяныхаа хүрээнд бид бүхэн 8 харилцагчдад байрыг бэлгэлээд байгаа. Оны төгсгөл дахиад нэг харилцагчтай супер шагналуулах нэг өрөө байрыг бэлгэлэхээр бэлдээд байна. Энэ аян анх эхэлснээсээ хойш одоо нийтдээ бид бүхэн 2500 гаруй харилцагч нартаа 100 мянган сая төгрөг хүртэлх урамшууллыг олгоод ингээд ажиллаж байна. Хоримтлалтай Монгол аянд 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээсэн харилцагч оролцох боломжтой. Хадгаламжаа үүсгэж амжаагүй харилцагч Худалдаа хөгжлийн банкны онлайн банкар болон өөртөө ойрхон байрлах салбарт хандах боломжтой. Энэ аян он дуустал үргэлжилнэ.